За эхлээд очихоо. За хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлч нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Тэгэхээр миний би бас та бүхэнтэйгээ нэг мэдээллийг бас хуваалцахаар ерөнхийдөө бол бэлтгэлээ. За миний улс төрд орсон шалтгаан бол бид бүхэн улс төрчдийн айгаад хэлхээс айж тойрдог сэдвүүд. За дээрэс нь гэхдээ тэр нь Монгол улсын хөгжилд хамгийн чухал байдаг хүнд сэдвүүдийг ерөнхийдөө бол авч хийлж гал хатгахаж явна гэж үрт амлалт тавьсан. Тэгээ тэр утгаараа бас өнгөрсөн жилийн хугацаанд бас нэлээд олон сэдвүүд дээр бол одоо улс төр чиглүүлж бол ажилласан гэж би бол өөрөө хардаг. Тэгээд өчигдөр бол гэр бүл хөдөлмөр хамгааллын яамны сайд Авбекир бол яриа өглөө. Тэгээд яриандаа бол бид бүхэн цалин багш нар болон эмч нарын одоо жагсаалттай холбоотойгоор багш нарын цалин тэтгэмжийг нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг асгаасаар аргагүй байдалд ирсэн байгаа талаар саналууд солилцож байгаа талаар бол мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр 2-7 хоногийн өмнө би эдийн засгийн байнгын орооны одоо хурал дээр бол бас хэлсэн үгэндээ бол үнэхээр бэлэн мөнгөг хэлбэрээр бид нар одоо иргэдийн дансанд мөнгө шилжүүлж байгаа нь одоо хүүхдийн мөнгө жишээ нь бол үнэхээр буруу бодлого байгаад байгаа тухай хэлэхэд одоо хэд хоног л бол иргэдийн олон нийтийн шүүмжлэг бол тухайн үед бол маш их дагуулж ирсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ бодлого маань өөрөө анх 2020 оны 5 сарын 6-нд засгийн газрын тогтоолоор цар тахал ковидтай холбоотойгоор бол одоо хүүхдийн 30 мянган төгрөг олгодог байсан бол 70 мянган төгрөгийг нэмээд тэгээд 6 сарын хугацаатаагаар засгийн газраас 547 тэрбум гаргахаар шийдвэрлсэн байдаг. Тэгээд 20 оны сонгуул болоод энэний үр дүнд Монгол Ардын нам 76 суудлаас 62 суудалтай болсон байдаг. Энэний дараа 24 он болоход Монгол Ардын нам ахиад эрдэнэс тавталгын хувьцааг 350 мянган төгрөгийг тараагаад иргэн болгонд тэгээд үр дүнд нь 1.1 их найд төгрөгийг бас бэлэн мөнгөөр иргэдийн дансанд тараасан. За ингэж яагаад ахиад 24 оны 4 сард нь болохоор шинэ оршин хөтөлбөрөөр төрийн албан хаагчдын хөдөө орон нутагт дайчилж ажилуулахын зэрэгцээгээр 842 тэрбумын зээл болгосон. Тэгээд тэр зээлийн одоо эргэн төлөлт нь бол 38 тэрбум буюу эргэн төлөлт байхгүй явж байгаа. Үүний үр дүнд 24 онд ахиад Монгол Ардын нам 65 суудал авч ялсан. Тэгээд миний хэлэх гээд байгаа хүсэж байгаа зүйл маань бол та бүхэн сэтгүүлч нар маань иргэд маань анхаарах ёстой зүйл яагаад бэлэн мөнгө тараах энэ хөтөлбөрүүд сонгуулийн өмнө дандаа гарч ирд юм бэ? Яагаад сонгуулийн өмнө иргэдтэй хайр зарлж бэлэн мөнгүүд гаргаж ирээд ингэж явдаг вэ? Үр дүнд нь юу болоод байгаа вэ гэдгийг бид нар харах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр үндсэндээ бол өнөөдөр багш нар маань ажил хаялт үнэхээр боломжгүй болоод зарлж байгаа. Тэгэд яагаад энгийн үед энэ хүмүүсийн одоо цалинг нь бүтээмжтэй нь уялдуулаад нэмж болоогүйсэн. Яагаад заавал ийм ажил хаялт хүрэх хэмжээнд нь хүртэл явах хэрэгтэй байсан. Бид бүхний үр дүнд ингээд харахаар одоо ингээд асуудал хүндрээд ирэхээр бэлэн мөнгө тараасан ч гэсэн хэрэглээний зардал нэмэгдээ 50 мянган төгрөгөөр авдаг байсан махсууны үнэ нь нэмэгдээ 50 мянган төгрөгөөр тор дүргэж чадхаа болцсон. Бид нар цалин хэдэн төгрөгөөр нэмсэн ч гэсэн бодит үр дүн гарахгүй гэдэг эдийн засагч нар ч гэсэн мэдж байгаа. Гэхдээ энэ дүнд нэг зүйлийг бид нар анхаарах ёстой. Сонгуульд дагсан амлалтууд энэ хөтөлбөрүүдийг бид нар явуулаад ах юм бол өнөөдөр магадгүй зарчим дээрээс нь үзэл баримтлалынхаа дагуу гарч ирж байгаа цэнгүүн гишүүн энд хамгийн буруу зүйлийг хийж байгаа юм шиг хийж байгаа юм шиг хүмүүс иргэдэд таалагдахгүй юм гаргаж байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн дараа нь дахиад 28 оны сонгуульд хөлөөд буцаагаал нэг иргэдэд таалагдах хөтөлбөр зарлална. Тэр нь маш гоё нэртэй хөтөлбөр байна. Тэр хөтөлбөрийн үр дүнд бид нар буцаагаал Монгол Ардын намыг ахиад сонгоно. Олон хорно. Тэгэд эннийх нь үр дүнд бид нар юу болж байгааг та бүхэн ахиад л харж байгаа. Сандал суудлын төлөөх тэмцэл, нүүрсний улгаан тэмцэл, за ахиад ямар нэгэн нэртэй, гоё нэртэй сангуудын ахиад хэрхэн яаж сонон дэрэмцэн тухай зүйл. Энэ нэг чөтгөрийн тойргоос бид бүхэн үндсэндээ гарахгүй байгаа. Тэгэд хэд хоногийн турш үндсэндээ бол иргэд олон нийтийн маань дунд асар хилцүүлэг өрнөлөө. Тэгээд иргэдийн маань саналууд дундаас надад хамгийн хүрсэн зүйл маань бол хүүхдийн мөнгөний тухай бодлого дээр мөнгө цаас олоод байгаа нь бол үнэн. Гэхдээ хүүхдийн мөнгийг хаслаа гэд улсын тэр их төсвөөс хасаж танах ёстой боломжит төслүүд нь байсаар байтал энд ямар ч үр дүн гарахгүй штэ гэдгийг хэлж байгаа. Энэ мөнгийг хаслаа гэд үр ашиггүй төслүүдийн шамшигдуулалт байсаар байна гэдгийг ч гэсэн иргэд хэлж байгаа. Төсөв өөрийнхөө данхар бүтцийг багасгах ёстой. Төсөв өөрийнхөө үр өгөөжгүй төслүүдийг хасах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэд өнөөдөр би та бүхэнд хэлж байгаа зүйл бол би иргэдийнхээ саналтай бүрэн нийлж байна. Энэ саналыг би бас хүлээж авч байна. Тэр утгаараа түрүүчийн 7 хоног дээр эдийн засгийн байнгын орон болон бусад байнгын ороонууд дээр Лодо Самбуу Бямсуран нарын 3 гишүүд нийлж
1.2 их найд төгрөгийг хасах зарчим зөрчил саналыг албан ёсоор цаг хугацаанд нь тавьсан байна. Тэгэхээр энэ 1.2 их найдын төсөв буюу анх 88 зарчим зөрчил саналыг 22 болгож бид нар өгсөн. Бас сэтгүүлчдэд энэ төслүүдийн жагсаалтыг бас гаргаад өгчөж болно. Энэ төслүүд маань болохоор үндсэндээ бол зээлийн одоо ямар нэгэн хөнгөлөлтөө зээлүүд, за тэгээд татаасууд, зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай биш одоо чинь спорт заалууд ч гэдэг юм уу, энэ дүнгуудыг бол нийлүүлээд 1.2 их найд төгрөг байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгөн дээр бол 1.5 их найд улсын төсөвтөл суусан байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн мөнгөтэй дүүцхүүц 1.2 их найдын хасах хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр бид бүхэн одоо улс орондоо тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийг бол Лото Самбуу Бямсуран нарын бид 3 гишүүн бол гаргаж тавьсан байгаа. Харамсалтайгаар өнгөрсөн 7 хоногийн байнгын ороодууд дээр бол бидний санал бол унсан. Гэхдээ бид бүхэнд байгаа боломж нь бол чуулганаар энэ асуудлууд дахин орж ирнэ. Тэгэхээр чуулган дээр бид нар энэ одоо 1.2 их найдыг бол хэмнэх боломж нь бол үлдсэж байгаа гэсэн. 1.2 их найдын 600 тэрбум нь өөрөө шинэ оршоо хөтөлбөр байгаа. Би та бүхэнд бас хэлсэн. Сонгуулийн өмнө гарч ирсэн. Энтэй холбоотой эргэн төлөлтөнд байхгүй ийм зээл дээр бид нар ахин мөнгө тавих шаардлага байна уу? Өнөөдөр Монгол улсад ямар олон асуудлууд байгаа вэ? Тэгэхээр дээрэс нь бас ямар хүмүүс нь банкнаас одоо 20% зээл авч бизнес хийдэг, ямар хүмүүсүүд нь төрийн дэмжлэгээр хөнгөлөлтөө зээл буюу 3% зээл авч явдаг юм бэ. Энэ хөнгөлөлтөө зээл татаас гэдэг нэрэн дор явдаг зүйлүүд маань бол бүгд дарга нартай холбоотой, холбоос үлбээтэй хүмүүсүүдэд очдог болохоос биш, энгийн иргэдэд бүгдээрэнд нь хүртээмжтэй биш. Тэгэхээр бид нар бүх бизнес эрхлэгч нарынхаа бизнесийн орчинг сайжруулж, татварыг багасгаж чадахгүй байж хэсэгчилсэн байдлаар, сонгуулийн амлалт байдлаар хүмүүст гой сонсогдох нэртэй гэдгээр нь элдв төсөл хөтөлбөрүүд нэрэн дор маш их олон тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Тэгэхээр энийг бол хасах боломжтой. Тэгээд улс төрчийнхээ хувьд бас хэлэхэд үндсэндээ бол Монгол ардын намд бол үнэхээр ихтгэл алдарч байна. Миний хувьд бол хамтарсан засгийн газар байгуулаад эрчим хүчний реформыг явуулж чадна гэдэгт нь итгэж бас эрчим хүчний реформ зөв зүйтэй юмаа гэж бол хэлсэн. Гэтэл үн тариф нэмэгдсэн ч гэсэн энэний артаас чойжл сүрэн бол сайд бол засгийн газрын одоо бүтэц зохион байгуулалтанд эрчим хүчний компаниудын өгөөжийг сайжруулах, эрчим хүчний компаниудын менежментийг сайжруулах тал дээр үнэхээр ажиллаж чадаагүй. Тэгэд өнөөдөр үр дүнд нь бол эрчим хүчтэй байх уу, дулаан цахилгаан яах вэ гэдэг тал дээр иргэдэн айдастай, аж ахуйн нэгжүүд нь тодорхойгүй нөхцөл байдалд энэ өвлийг бид нар ухтахаас аргагүй байдал үүсэж байна. Үнэхээр ийм байдал үүсээд өнөөдөр бид бүхэн 1 жил гэдэг бол бага хугацаа биш. Асар их боломжууд байсан, асар их өөрчлөх тодорхой алхмууд байгаа. Төрийн өмч компаниудын хувьчлалыг хийх боломж нь байгаа, бүрэн дүрэн судалгаа нь байгаа, шийдвэр гаргаж байгаа засгийн газарт байгаа, эрх мэдэлтэй байгаа хүмүүсүүдийн гар үсрэлт дутуу байгаа энэ асуудлыг бол зайлшгүй бид нар шахаж, шаардаж хийх ёстой. Тэгээд эцсийн дүндээ хэлэхэд өмнө жил 24 суманд соёлын төв барихаар 100 тэрбум төгрөгийг Монгол улс бол төсөөлөж байсан. Энэ тал дээр бол олон нийтийн дунд нэлээд хилцүүлэг ярианууд өрнөсний эцэс энэ 26 оны төсөв дээр бол олон нийтээс бас санал асуулт явсан байна. Тэр санал асуултаар манай иргэд маань соёлын төв барих шаардлагагүй маа гэдгийг хамгийн нэгдүгээр хэрэг гаргаж өгсөн. Тэрний үр дүнд өнөөдөр бид нар 100 тэрбум төгрөгийг соёлын төв суманд барих биш, зарим хэрэгцээтэй шаардлагатай зүйлсүүд рүү оруулахар болсон. Тэгэд миний хэлэх гээд байгаа зүйл маань бол иргэд хэрвээ нэгдэх юм бол бид бүхэн зөв санаачлагуудаа дэмжих юм бол өөрчлөлт бас гарч болдог, үр дүн байдаг юм байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр өнөөдөр сэтгүүлч нараас хүсэх зүйл бас иргэдээсээ хүсэх зүйл бол бид бүхний гаргаж байгаа 1.2 их найдын улсын төсвөөс хасах энэ саналыг өөрийн сонгосон тойргийн гишүүд болон чагсаалтын гишүүдтэй та бүхэн хандаж олон нийтийн шахалт болон дэмжлэгээр энэ асуудлыг бид бүхэн багасгах боломжтой юм. Хүүхдийн мөнгөнд гар хүрхгүйгээр улсын төсөвт хасах маш их орон зай байгаа. Нөгөө талдаа улсын төсвөөс гадна явдаг төрийн өмч компаниудын асар их хөрөнгө байгаа. Тэр их хөрөнгийг зарцуулалтыг бид бүхэн улсын их хурал дээр хянах боломжгүй явж байгаа. Тэр хяналтгүй урсж байгаа мөнгөн дээр хамгийн том хулгайнууд өрнөдөг. Өнөөдөр хин сайн, хин муу гэдгийн талаар би ярихгүй. Хамгийн гол нь бид бүхэн бодит системээ өөрчлөхгүй цагт энэ хулгай дахин гарсаар байх болно. Тийм учраас энэ өөрчлөлт дээр та бүхнийг маань дэмжиж өгөөсэй гэж хүсье. Бид бүхэнд бас цаг хугацаа байгаа, өөрчлөлт хийх боломж байна гэж үзэж байна. За баярлалаа.
байгаа шүү дээ. Тэн дээр яг нөгөө задаргаа нь яг ямар яаж таних юм бэ гэдэг хэлбэл өнөөдөр одоо хасагсны дараа тэн дотор нөгөө олон медаль болж ирсэн байна. Одоо нөгөө одонтой ээжүүдийн мөрийг хасгаар өчтөө шүү дээ хүмүүс. Яагаад тэгсэн л дээ. Тэгэхээр 22 зарчмын зөрүүтэй санал дотор бол би та бүхэнд бас файлаар бас өгчөж болно. Энд ямар зүйлсүүд орсон байгаа вэ гэхээр маш олон одоо аялал жуулчлал спортын цогцлбор, за спортын заалын барилгач байт юм уу. Дээрээс нь хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой бас зээлийн хөнгөлөлтөө зээлүүдийн төслүүд бас явж байгаа. Тэгэхээр одоо хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нэрийдлэр Монгол улсаас сүүлийн 3 жилийн хугацаанд 3.5 их найдыг зээлээр хэлбэрээр бол олгосон байдаг. Тэр зээллүүдийн маань иргэн төлөлт нь хэр байдаг вэ? Нөгөө талдаа хөдөө аж ахуйн салбарыг бид бүхэн дэмжиж ингэж оруулсан боловч жишээ нь үр тариа, улаан буудаан одоо жишээ нь үйлдвэрлэл бол 50%-аар унтсан. Монгол улс импортноос хамааралтай байдлаар үүсэж байгаа. Гэтэл бид бүхэн бол улсын төсөөс асар их мөнгийг ямар нэгэн байдлаар зээлээр, тусламжаар, татаасаар олгодог хөдөө аж ахуйн салбар яагаад өөдлөхгүй байгаа вэ гэдгийг бид нар эргэж харах хэрэгтэй одоо. Тэгэхээр энэ хэдийн хэр хэмжээний мөнгө тавилаа гэд энд үр дүн гарч байгаа гэсэн үг биш. Энд улс төрөөс бид нар зөв бодлого гаргах хэрэгтэй. Зөв бодлого нь юу гэвэл төр оролцохгүй байж туслана. Төр оролцохгүй байж зах зээлийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. Төрийн оролцож үнийг тогтоодог бүх салбарууд дандаа уналттай байгаа. Шатхуун дээрч бид бүхэн харж байна, цахилгаан дээрч харж байна. Бүх салбарууд дээр хэрвээ төр оролцох юм бол энгийн зах зээлийнхаа зарчмаар өрсөлдөөнөөрөө үнэ буулгаад явах байсан энэ салбарууд руу орсноороо бид бүхэн буцаагаад төрийн эрх мэдлийг хит том болгож төрөөс ямар нэгэн тусгай зөвшөөрөл, ямар нэгэн квот авах зайр нэрийдлэр авилгалын сүлжээг өөрөө бий болгоод байгаа хамгийн том үндсэн суурь нь энэ байгаад байгаа. Монгол Ардын нам хийдэг аргачлалыг бол ойлгоод байна л да. Энэ өөрсдөнгийнх нь гаргаж ирж байгаа бэлэн мөнгө тараадаг энэ систем нь өөрөө олон жил үргэлжилж чадахгүй. Бэлэн мөнгө тараагаад инфляц хөөрөгдөөд энэ нь өөрөө иргэдэд ч таалагдах болж байгааг ойлгодог. Тэр утгаараа энэ төсөл хөтөлбөрүүдэд зогсоох аргуудыг хайж идэг. Өнөөдөр бид нар ингээд хүүхдээ мөнгийг хасгаа болж гинэ гэж Аврал Баатар юм шиг Монгол Ардын нам харагдах гэдэг шүү дээ. Гэтэл энэ ерөөсөө Аврал Баатарлын дүр биш. Нэг өдөр бид нар үнэнд гүйцэгдэнэ. Өнөөдөр биш дараа жил биш байлаа гэхэд ахаад л энэ асуудал яригдана. Тэрний буруут нь хизээч Монгол Ардын нам байхгүй. Тэрний буруут нь арчилсан намын сэнгүүнч байт юм уу? Эсвэл аль нэг зарчим ярьсан улс төрч байх болно. Үүнийхэн дараагаар Монгол Ардын нам ахаад нэг мөнгө тараах хөтөлбөр ахаад санаачлана. Энэ асуудлыг би та бүхэнд хэлэх гээд байгаа. Энэ чөтгөрийн тойрог яаж яваад байгаа талаар хүмүүсийн дансанд бэлэн мөнгө хэлбэрээр сонгуулийн өмнө мөнгө орж байгаа энэ хэлбэрийг л анхааруулж хэлхийг хүсэж байгаа. Бид бүхэн энийг олон нийт маань хэрсүү байж ойлгохгүй бол нэг хэсэг хүмүүсүүд нь маш сайхан сэтгэлтэйгээр бэлэн мөнгө тараана, бид бүхэн бэлэн мөнгө иргэдтэй хайртай болохоор өгнө гэдэг. Нөгөө талд нь зарчим ярьж, нөгөө талд нь эдийн засаг ярьж бид бүхэн энийг давж дийлэхгүй штэ гэж хэлсэн хүмүүс нь буруутдаг ийм нийгэм болчиход байгаа. Тэгэд энийг зөвөр тайлбарлаж нөгөө талдаа бид бүхэнд улсын төсвүүдээр хасах ямар том их зүйлсүүд байгаа юм бэ? 1.2 их найдын санал гаргачаад байхад улсын хурлын гишүүд нь байнгын орон дээр унгаачихсан. Тийм байж өнөөдөр бид бүхэн манай улсын төсвүүдээр ямар ч боломж байхгүй гэдээ яриа сууж авах бол боломжгүй. За.